Бусад парламентын жишгээр бол энэ ерөнхий сайдаас асуух гэж байгаа асуултаа бол ер нь 3 хоног дотор гэдэг юм билээ. Асуулгын 7 хоног болгон 14 хоног болгон ингээд хуваар гараад тэгээд ерөнхий сайд асуултанд улсын парламентын гишүүд асуултанд хариулна гэхээр ямар асуулт асуух гэж байгаа гэдэг асуултаа 3 хоногийн өмнө тавьт юм билээ. Тэгээ манай нөхцөлд бол энэ 3 хоног арай жоохон тулгамдах байх гээд одоо Монголын нөхцөлтэй тааруулаад 7 хоног гэдэг энэ агуулгыг оруулсан. За улсын хурлын гишүүд бол 7 хоног гэдэг дотор үнэхээр улс орны амьдрал өөрөө буцалж идэг, хормоор өдрөөр нөхцөлөд өөрчлөгдөж идэг учраас гишүүд нийгэмд болж байгаа үйл явдлыг яг тэр халуун цэг дээр нь, халуун цаг үе дээр нь анхаарал төвлөрсөн байгаа тэр үе дээр нь засгийн газрыг тэр асуудал руу чиглүүлэх зорилготой асуултуудаа асуух гэдэг бол парламентын гишүүдийн бас их чухал эрх юм билээ. Энэ хугацаа урт байх тусам сэдв хуучирдаг, асуудал нь өөрөө шийдлгүй болоод төр өөрөө асуудлаа барьж чадахгүй гэд олон нийтийн одоо итгэл даах тэр чадвар өөрөө суларчдаг гэдэг тийм шүүмж байд юм байлээ. За ард хуваарлсан хугацаанууд бол олон улсын парламентд хэрэгжилж байгаа жишгүүдээр ер нь явсан. За энэ асуулгын цаг дээр бол нэг чухал зарчим бол парламентын гишүүд бол олон цөөхөөс өөр шалтгаалаад засгийн газар буюу ерөнхий сайдаас асуулт асуух эрхтэй байт юм билээ. Гэхдээ энэ эрхийн эдлэгтээ асуулгын тэр асуулт асууж байгаа цагийн 50-аас дээшгүй 50-аас доошгүй хувийг ерөөсөө албан ёсны цөөнхийн бүлэг албан ёсны тэр цөөнхтөө өгөх ёстой гэдэг зарчим үйлчлэлт юм бэл. За бас дахиад нэг чухал зарчим нь тодорхой тэр асуудлуудыг живүүлэхгүй тулд дистрассан асуулттайгаар нэг сэдвээр төвлөрч асуулт хариулт өрнөх бололцоог хангахын тулд энэ дистрассан асуулт буюу нэг сэдвээр төвлөрөх гэдэг энэ зарчмыг өөрөө бас тодорхойлж хуульчилж өгдөг юм байлээ. Тэгээ энэ агуулгуудыг нэлээд сайн шингээсэн хоёр намын бүлэг дээр бас хоорондоо ярилцж байгаад энэ анх өргөн барьжсэн санал авч ясан төсөл дээрээс бас тодорхой хугацаануудыг шилжүүлсэн байна.